За металлыг гаргаах. За металлууд нь байгаль дээр янз бүрийн хөдөр байдлаар оршдог. Жишээ нь боксит, хөнгөн цагааны хөдөр, цэсийн колчтан, цэсийн хөдөр, хар тулганы гялтан, хар тулганы хөдөр, цайрын хуурмаг, цайрын хөдөр гэх мэт хөдөр байдлаар оршдог. Металлын байгалийн нэгдлийг хөдөр бол үйлдвэрийн аргаар металлыг гаргаахад тохирсон уулын чулуулаг юм. Жишээ нь ийм хөдрүүд байна. Хөдрүүд бол өөр нэг гэсэн нэртэй байна. Энэ болохоор хар тулганы гялтан, энэ цайрын хуурмаг, шунх, феррит гэх мэтээр ингээ янз бүрийн нэртэй байна. Дэлхийн царцтас биологийн процессын үр дүнд үүсдэг тодорхой химийн найрлагатай талас дорн торын бүтцтэй байгаль дээр оршдог химийн нэгдлийг эрдэс гэж нэрлэдэг. Хөдрөөс металлыг гаргахын өмнө бол төрөл бүрийн аргаар ашиггүй холцоос нь шавар чулуулгаас нь цэвэрлэдэг. Энийг бол хөдрийг баяжуулах гэж хэлнэ. Хөдрийг баяжуулдаг хэд хэдэн арга байгаа. Жишээ нь хөдрийг нягтаас нь хамааруулж хөнгөнөөр нь ангилах, усаар угаах, хөвөлөн баяжуулах, цахилгаан болон соронзон орны сүлэмжтэйгээр ялгах гэсэн аргууд байдаг. За хөдрийн баяжмлаас металл гарган авах үйлдвэрийн аргыг бол металл ураг гэдэг. Тэгэхээр байгаль дээр байгаа хөдрийг олборлдог. Тэгээд үйлдвэрт хацраад баяжуулдаг. Тэгээ металлыг холцоос нь цэвэрлэдэг. Тэгээд цэвэр металлыг гаргаж авдаг. За феррит гэдэг нь ферромесийг голж агуулсан төмрийн хөдөр. Гематит гэдэг нь феррум 2 оогорыг голж агуулсан төмрийн хөдөр. Феррум 3 оогорыг голж агуулсан төмрийн хөдрийг магнетит гэнэ. Феррум CO3-ыг голж агуулсан төмрийн хөдрийг сидерит гэж нэрлэнэ. За металл ургийн арга. Металлыг боловсруулдаг аргыг металл ургийн арга гэж хэлсэн. Тэгэхээр феррометалл ургийн арга гэж байна. Энэ нь бол өндөр температурт хөдрийг хайлж шатараас химийн уралд оруулж цэвэр металл гарган авдаг арга. За гидрометалл ургийн арга. Энэ нь бол хөдөрт байгаа металлуудыг янз бүрийн уруулж ашиглан усан уусмал шилжүүлж усан уусмалын электролизэд оруулж металлыг гаргаж авдаг арга. Жишээ нь бол алтны хөдрөөс цэвэр алтыг гаргахдаа цианидын аргыг хэрэглэдэг. Энэ нь бол гидрометалл ургийн аргад хамаардаг. Карботерми арга. Нүүрсрэгч моноксидоор хөдрийг ангижруулдаг аргыг карботерми арга гэдэг. Карбо гэдэг нь карбон нум гэдэг үгтэй үнээс үүсэлтэй. За жишээ нь цайрын оксидыг нүүрсрэгчээр ангижуулахаар цайр CO үүсэж байна. За нүүрсрэгчийн оксидоос гадна ус төрөгч цахиур, магний хөнгөн цагааныг бас ангижруулагч болгож хэрэглэдэг. Хэрвээ ангижруулагч нь хөнгөн цагаан байвал алюмотерми арга гэж бас нэрлэдэг. За металлуудыг гаргаж авах арга нь бол тэдгээрийн идэвхээс хамаардаг. Жишээ нь идэвхийн игнэнд урдуур байлдаг идэвхтэй металлуудыг бол давсных нь хайлмлаас бол хайлмлын электролизер гаргаж авдаг. Жишээ нь калий холорын давсыг хайлуулад хайлмалт нь электролиз явуулахад катод дээр калий анод дээр холор үүсдэг. За натрий 2 исодер гэдэг нь бол хүчилтөрөгчтэй хүчлүүлдэг давс нь давс байна. Энэ давсны хайлмлыг электролиз оруулахад натрий SO3 O2 үүсдэг. За хөнгөн цагааны оксидын хайлмлын электролизер гаргаж авдаг. Тэгэхээр катод дээр хөнгөн цагаан, анод дээр хүчилтөрөгч үүснэ. За идэвхэн игнэнд дундуур байрладаг идэвх дунд зэрэг идэвхтэй металлуудыг бол ангижруулж гаргаж авдаг. Эдгээр металлын оксидыг C буюу CO-гоор ангижруулж гаргаж авдаг ихэвчлэн. Жишээ нь феррум 2 O3 гэсэн төмөр 3-ын оксидыг CO-гоор ангижруулахаар феррум нэмэх нь CO2 үүснэ. За энийг бол бид нар карботерми арга гэж авч үзсэн. За мөнгө, шараалт, цагаан алт гэсэн идэвхэн игнэнд ус төрөгчөөс хойш байрладаг энэ идэвх багтаа металлуудыг бол физикийн аргаар холцоос нь ялгаж салгаж гаргаж авдаг. За гематит хөдрөөс төмрийг гаргаж авах. Тэгэхээр төмөр 3-ын оксидыг голоо агуулсан төмрийн хөдрийг гематит гэж хэлдэг. Тэгэхээр гематит хөдрөөс төмрийг гаргаж авахдаа бол байшин зуух буюу домен зуухыг ашигладаг. За домен зуухны дээд хэсгээс бол төмрийнхөө хөдөр кокс шоон чулууг бол хольж хийдэг, бүлүүлж хийдэг. За доороос нь бол халуун агаар үлээлгдэг. Тэгэхээр энэ дурал явагдаад за эдгээр урлаар үссэн хийнүүд бол энэ хоолойнуудаар гардаг. За доор нь бол тэр шаар буюу шаарын бол доод хоолоогоор гаргадаг. Ялгарсан төмрийн цэвэр төмөр нь бол домен зуухны доод хэсгээр тусгай хоолоогоор гарнаа.
За энд явагдах процессуудыг тайлбарлая. Жишээ нь хөдрийг бол нүүрс буюу коксоор ангижруулдаг. Жишээ нь төмөр гурийн оксидыг CO-гоор ангижруулахаар энэ төмөр ферм 3O4 гэсэн оксид CO2 үүсдэг. За эндээс ялгарсан CO2-ыг бол C-гээр буцаад ангижруулахаар CO үүсдэг. CO нь буцаад ферм 3O4-ыг ангижруулахаар ферм O CO2 үүснэ. А ферм O CO-гоор ангижруулахад ферм CO2 үүснэ. Ингэж бол төмрийн хөдрөөс нь бол нүүрс төрөгч оксидоор ангижруулдаг. За дээрээс мөн шохон чулууг хийж өгдөг гэсэн. Шохон чулуу ямар үүрэгтэй вэ? Өндөр төмөртэй нөлөөр задраад кальци авах үүсгэн. Кальци аваа нь яд өгөхөд төмрийн дагалдах хольц цагуурын оксид, одоо фосфорын оксид зэргийг бол ингэж тунцжуулж, шаар болгож тунцжуулдаг. Тэгэхээр хоосон чулуулгийг буюу силикатуудыг одоо хэлбэрхэн хайлдаг нэгдэл байдлаар шаар болгон салгадаг. За хөдрөөс ялгарсан төмөр нь бол өндөр температурт хайлан нүүрс төрөгчийг уусгаж ширэм үүсгдэг. Тэгэхээр энэ төмөр маань нүүрс төрөгч уусгах ферм 3C төмрийн карбид үүсгэж энэ цементид буюу одоо ширэм гаргаж авах гол үндэслэл нь энд байгаа. За ингэж бол домен сууханд бол төмрийн хөдрөөс төмрийг гаргаж авдаг байна. За 15 оны 34-р даалгавар дээр ажиллая. 0.5% зис агуулсан ил уурхайн шороолгыг хөвөлөн байжуул гаргаад боловсруулан 30% зис агуулсан байжмал гаргаа авчээ. 5 тонн зисийн байжмал бэлтгэж шаардлагатай ил уурхайн шороолгын массыг тооцоолно гэж. За бодолт 1-р 30% зис агуулсан 5 тонн байжмал дахь зисийн массыг олъё. Тэгэхээр 30% зис агуулна гэдэг маань 100 тонн байжмал 30 тонн зис байна гэсэн үг. Тэгвэл 5 тонн байжмал хэдэн тонн зис байх вэ гэхээр 1.5 тонн зис байна. За 2-р 0.5% зис агуулсан шороолгын массыг олъё. Тэгэхээр 0.5% гэдэг маань 100 тонн шороолго 0.5 тонн зис байгаа гэсэн үг. Тэгвэл 1.5 тонн зис нь бол хэдэн тонн шороолго дагуулгдах вэ гэхээр 300 тонн шороолго дагуулгдана гэж тооцогдож гарч ирж байна. За 13 оны 31-р даалгавар дээр ажиллая. За баашин 100-ын төмрийн оксидоос төмрийг ангижруулан ширэм гарган авах зургийг харуулваа гэж. За энд бол түрүүн бид нар ярьсан өмнө энэ дээд хэсгээс бол төмрийн хөдөр кокс шохон чулууг бол үйлүүлж хийдэг гэсэн. Доороос нь бол халуун агаараар үлээлгдэг. За тэгээд дээрх одоо ургуулууд бол явагдаж төмрийг гаргаж авдаг. За энэ доод хэсгээр бол хайлмал эндээс одоо гаргаж авсан хайлмал төмрийг гаргаж авдаг хоолой. Тэр төмрийн хольц одоо шааруудыг гаргадаг хоолой гэдэг нэг тустай хоолойгоор ялгаж авдаг. За байшин 100 дахь ургуулыг хурдан гүйцэд явуулахын тулд гаргасан технологийн шийдэлд зөв дүгнэлтээс хариуг сонгоно гэж. За төмрийн оксидын концентрацийг үл ихсэх нь зөв. Уралд орж байгаа бодисуудыг бол бутал шүрэлцэх талбайг нэмэгдүүлдэг. Бутлах тусам одоо концентрац нь ихсэж уралд хурдан орно гэсэн. Төмрийн өдрийг шохон чулуутай сайдар хольсноор төмрийн дагалдах хольцуудыг бол шаар болгон ялгадаг гэсэн. Тэгэхээр эдгээр хариултууд нь бүгд зөв учраас энэ хариулт нь зөв байх нэ. За 2009 оны даалгавар дээр ажиллая. За зисийн оксидыг CO-гоор ангижруулаад зис CO2 гэсэн урвалаар зисийг гаргаж авч байна. Энэ одоо ямар аль аргаар нь гаргаж авсан бэ гэж. Тэгэхээр зис бол байгаль дээр бол голдуу сульфидийн хөдрээр хэлбэртэй байдаг. Тэгэхээр сульфидийн хөдрээр ихэж шатааж оксид хэлбэр шилжүүлсний дараа баяжуулдаг. Тэгэхээр энэ бол олон шатаар химийн урвал явагдаж CO2 гаргаж авч байгаа учраас феррометаллургийн арга байна. Өндөр температурын нөлөөгөөр. За 18 оны 13 дугаар даалгавар дээр ажиллая. Флотацийн аргаар зисийг баяжуулахтай холбоотой мэдээллүүдээс зөвийг сонгоно гэж байна. За флотац гэдэг нь хөвөлөн баяжуулах аргаар одоо хөдрийг баяжуулж ийн гэсэн үг. За цуглуулагч урвалж нь эрдэсийн норго шинжийг сайжруулна. Цуглуулагч урвалж нь хоосон чулуулгын норго шинжийг хэсгэнэ гэдгийн зөв. Сульфидийн бус зисийн хөдрийг флотацийн аргаар баяжуулдаг. За холимог дундуур агаарыг хүчтэй өргөдөхөд ус агаартай нэгж хөөсөрнө. Усанд норсон хоосон чулуулаг тунна. Агаарыг хүчтэй өргөдөхөд үүссэн хим бөмбөлөг эрдэсийн нутгийг наалдуулж хөвөлнө гэдэг нь бол зөв. Энийг бол ийм учраас хөвөлөн байжуулах гэсэн.
Тэр хоёр дахь даалгавар бол цуглуулж оруулж хоосон чулуулгын нор шинжийг хэсэгдэг. Тэгсгснээр норсон хоосон чулуулга нь бол тунж ялгардаг гэсэн үг. Тэгэхээр зөв хариулт нь бол цуглуулж оруулж хоосон чулуулгын нор шинжийг хэсэх нэгэн зөв, усанд норсон хоосон чулуулгын тун нэгэн зөв. За агаарын хүчтэй хөрөгдөхөд үүсэх хийм бөмбөлөг нь эцсийн нүдхийг наалдуулж хөвөлнө гэдэг зөв.